сайн байцгаана уу? Би өөрийнхөө бүтлгүүрийн тухай түүхийг ярьж өгөх ирсэн байна. Найзуудтайгаа хамт гадуур явж байгаад найзуудынхаа найз ингээд нэг залуутай танилцсан байхгүй юу? Уг нь бол амар гоё залуу байсан. Яг л миний яг сонирхдаг сахалтай, тэгээд нэг юм жоохон хөрслөг бораарстай, гараараа дөрөн шивээстэй энэ төр гээд тэгээд дээрэс нь 3 хэлээр ярьдаг, 2 их сургууль төгссөн энэ төр гээд ер нь нэлээд өндөр боловсролтой. Надад амар таалагдсан. Уг нь бол тэгээд уг нь бол жоохон ер нь бол таалагдаа бит хоёр нэлийн хэдэн удаа болцоонд явсан. Тэгээс айгу гоё үнэртэй, амар гоё зөөлөн арьстай залуу байсан. Тэгээд бит хоёр нэг хүчмийн фестивалд явсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь уг нь холвол хэлэхгүй тэрийг. Тэгээд тийшээ яваад очиод ингээд амар гоё юм. Уг нь бол хамт тэгэл хөгжим сонсоол, тэрнгээр бахан шоудаал, найзуудтайгаа уулзаал, тэдний найз нар, манай найз нар гэл нийлцгээгээл бүүндээ хамт бөөнл нэг тийм жаргалтай хүмүүс явж исэн. Тэгээд тэгсэн чинь тэр залуугийн экс найз охин нь гээд нэг охин байсан байхгүй юу? Тэгээд бидний хажуугаар юу нэрэлдээл. Тэгээд би харчаад ер нь бол экс-ний тийм мэдчихсэн. Тэгээд тэгсэн чинь нэлээд орой болоод хүмүүс угаасаа нэг жоохон согтдсон шүү дээ. Тэг яг тэр үедээ бит хоёр дээр хурж ирээд ярих юм байна. Хоёрт хоёулантай чи ярилцмаар байна гэд тэгсэн. Надад амар сонир санагтаад яагаад бит хоёртой хоёуландаа ярилцах гэдэг юм бол гэдэг амар сонир санагтсан готлоо би. За хоёрт ингээд дуусгаагүй ямар нэг юм байгаа болвол ингээд ярилцаад дуусгачгаа. Ингээд би бол нэг гуруулаа мурлал ярилцмааргүй байна. Яг би найзууд дээр очиж бэжээ гэдээ явсан байхгүй юу? Тэгээ би найзууд дээр очиод нөгөөдхөө бас ингэ хүлээж байгаа шүү дээ ер нь бол. Тэгэл хүлээгэлсэн чинь юус байхгүй. Тэг залгсан чи байхгүй, уцаахгүй. Тэгэл гахаал яасан бол гэл бодоол. Тэгэл 2 дахь өдөр нь ирсэн чинь нөгөөхөн тоогоо зүг явжсэн. Бацаа нэлцэн байсан гэх юм уу. Тэгжил салсан да. Бүтэлгүй арийн түүх гэвэл. Тэг чи юу гэж хэлсэн? Би тэг юу ч хэлээгүй штэн зүгээр л хараад ойлгосон шууд за энэ хоёр буцаа нийлсэн байна гэж шууд ойлгосон. Гуруулаа ярилцсан бол яг юу болох байсан бол гэж жоохон бодсон. Тэр одоо бас нийлсэн юм аа. Тэр хоёр салаад дахиад өөр найз хүнтэй болтол. Тэгээд одоо ингээд өөр хүмүүнтэй хамт явж хараад тэгэл юу вэ гэл өнгөртөө штэ. Одоо өөр яах вэ? Тийм үстэй барьж аваад төгөлтөн шүү дээ. Баярлалаа. Баярлалаа.